За Тэмүүжин гишүүний энэ өргөн барьсан асуудлыг бол дэмжиж байгаамаа бас гишүүдийгээ бас дэмжиж өгөөч гэж бас хүсье. Хуулийн нэлээд тийм нюанстай асуудал энэ дээр бий болчиход байгаа юм. Улсын их хурлын гаргасан шийдвэр эрх зүйн актыг үндсэн үйлч зөрчиж гинүү эсэх талаар нь цэцхэн шийдвэрлэдэг болохоос шүүхийн харьяал тогтоох нь өөрөө эрх зүйн маш том гажуудал үүсгэж байгаа. Тэгээд цэцэн өөрөө хуулинд нь тусгаад өгсөн болохоор тэрийг аргагүй эрхэнд бариад ингээд шүүхийн харьяал тогтоогоо захиргааны иргэн шүүх рүү ингээд асуудлыг шилжүүлээ явуулцдаг. Одоо өнөөдөр ингээд үүсэж байгаа нөхцөлөдлийн сая Тэмүүжин гишүүн тайлбарлалаа. За энэ дээр гол нь за одоо ингээд цэц энэхүү гишүүний хэлснээр ингээд хэрэг үүсгээд за үндсэн хууль зөрчлөө гэд гарч ирсэн тохиолдолд их хурл буцааж авч хэлцээд тэр хуулийн заалтанд хүчингүй болох юм одоо нэг тийм өөрчлөлт орох байх. За гэтэл өнгөрсөн хугацаанд яг энийгээ дагаад өнгөрсөн хугацаанд гарсан энэ шийдвэр ялангуяа тэр цэцгийн гаргасан цэцгийн шийдвэрийг үндэслээд захиргааны иргэн шүүхтээр үүссэн маргаан эдгээр бүгд дагаад одоо хүчингүй болох юм одоо боломж байгаа юу гэдгийг би Тэмүүжин гишүүнээс асууж байна. Нэг талаараа энийг бас протокол тусгах нь зөв. Гэтэл бид нар энэ хуулиа өөрчилчихэд тэгээд буцаагаад бид нар өнгөрсөн юмыг бол бид нар хууль буцаж үйлчлэхгүй гэдэг юм уу ийм тайлбарыгээд тэрэн тэргүүрээ явуучих гэдэг ийм асуудал байгаа. Ер нь цаашдаа бол энэ их хурл бол яг энэ хуулийн гажуудыг бид нар өөрсдөө ч гэсэн бас давхар хараад өнөөдрийн энэ жишгээр энэ үндсэн хуулийн цэцэд хандаж засуулах энэ хуулинд одоо холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийх юм зүйлүүд нэлээдгүй гарах байх гэж харж байгаа их зөв жишг тогтож байгаа гэж харж байгаа. Тэгээд тэр аудитын дарга байсан нөхөрл юм бэлээ л дээ хөрлөатар гэдэг зангууны үлгэр шиг юм тэгэл захиргааны иргэн шүүх, иргэний иргэн шүүх, үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн удаа хандсан юм бэ. Тэр нэг юм залтсан бурхан шиг тэгээд нэг ажил албан тушаал дээр очиод хариуцлагатай ажиллаж чадахгүй байж байгаад ажлаа чөлөөлөгдөн. Эсвэл өөрөө өсөлтөөрөө сонгуульд нэр дэвшнэгээд ажлаасаа чөлөөлөгдчихнэ. Тэгээд дэвшиж чадахгүй болохоор буцаад ингээд их хурл руу дайраад үндсэн хуулийн байгууллага руу дайраад ингээд ийм нөхцөлөл үүсгээд дээдэг нь өөрөө энэ ч бас маш өндөр ёс суртахуунгүй асуудал байхгүй. Тэгээд энийг нь бий болох боломжийг нь олгоод өгсөн энэ хууль эрх зүйн актыг бол одоо бид нар засах зөв гэж харж байгаа. Тэгэхээр гишүүд энэ дээр бас дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За, аюушийн ариун зэ гишүүн